Сайн уу манайхаа? Утга 100 дуслаа. Та нар маань хичээл номн эхлэхээ дээрээс нь найзуудтайгаа уулзахад огтлж хөөрөөл явж гинөө. За тэгэхээр ойр TikTok Reel-ээр нэлээд олон танигдаад байгаа нэг дууны талаар өнөөдөр ярих гэж байна. Ямар дуу вэ гэж үү? Одоо та нарт сонсгоё. За энэ дууг ихэнх нь сонссон байхаа гэж бодож байна. Тэгвэл энэ дууны саяхан цацагдсан клипний тухай сонирхолтой түүхийг та нартай хуваалцъя. Уг дууны клипээр улаан дэндлүүний гудамжны эмэгтэй могой болон хувирч үйлчлүүлэгчээ барьж идж байгаагаар гардаг ба энэ Японы Нуре Оннагийн эртний домгоос сэдвүүлэн бүтээжээ. Эдогийн үеийн олон хэвлэлд энэ чөтгөрийг могоон биетэй эмэгтэй гэж дүрсэлсэн байдаг нь тухайн үеийн алдартай домгуудын нэг байж. Тухайн үеийн сонгодог уран зохиолуудад энэхүү аимшиг өгүүлбэрүүд илбэг байдаг ба тус домог нь Японы эртний аимшиг домог ярианууд дундаас нэлээд алдартай тооцогддог юм байлээ. Би бас яхан л мэдж авсан. Нуре Онна гэдэг нь нойтон эмэгтэй гэсэн утгатай үг ба далайн эрэг гол мөрөнд хоолохор хүн хайдаг цус орогч далайн могой юм. Хөвчлэн Кюшу арлын ирэг дээр байдаг боловч хойд зүгт Нигата мөж, Фукушима мөж хүртэл зүүн талаараа уг чөтгөртэй тааралцсан төхөж ч гэсэн байдаг. Энэ чөтгөр нь хоёр янз байдаг ба нэг нь гаргуу эмэгтэй хүний толгойтой асар том далайн могойтой төстэй. Нөгөө нь харин хүн шиг гартай. Тэдний царайг дүрслэхдээ царай нь их гунигтэй бөгөөд могой шиг сүлтэй. Хоёр салаа хилтэй байхаас гадна урт хар ус нь бидэн алдаж уснаас дөнгөж гарч ирсэн юм шиг нойтон харагддагаас нүдэн энэхүү Нуре Онна гэж нэрлэжээ. За тус томогт нь юу гэж өгүүлдэг вэ гэхээр Эдогийн үед нэгэн загасчин гэрлөөгөө буцах замд нь далайн эрэг дагуу нэг чихтэйхэн үзэсгэлэнтэй эмэгтэй нэл хүүхдэд тэрэн зогсхийг харсан байна. Нөгөө эмэгтэй ч загасчныг дуудахаар нь очтол хүүхдээ маань түр авч байгаа ч гэд гуйжилтэй. Мань загасчин жаах вэ? Сайхан бүсгүүд яаж үгүй гэж хэлж чадах. За тэгээл гэсэн юм шиг байна. Гэсэн чинь нөгөө хүүхэд нь айжмар чулуу болоо уурч загасчин даалдаж эхэлж гин. Загасчин сандарсандаа өөрөөсөө салах гээд хэрэндээ ноцолцсон юм байна л та. Харин тэр үед нөгөө эмэгтэй рүү хартал эмэгтэй тал биеийг нь могой болон хувирч хөөхий загасны зүгтах завдал гаралгүй бүх цусаас оруулж амиа алдсан юм байжээ. Хэдийгээр Нуре Онно хүнээс хэд дахин хүчтэйч хүчийн ашиглалгүй зөвхөн эрэгтэй загасчдыг өөрийн гоо уцгэлэнгэр хуурч мэглэн барьж иддэг байсан юм шиг байна. Мөн дахиад нэг сонирхолтой баримт байна. Тэр нөгөө гэвэл домогт гарахтаа энэ могой чөтгөр маань нөхөртэй гэж байгаа. Нөхөр нь гэхдээ бас чөтгөрөө. Тэгээд аалзан биетэй, өхөр толгойтой Уши Оны гэдэг нэртэй байх нэ. Уши Оны харигс хэрцгий зэрлэг зан чанартай. Тэдний гадаад төрх нь хөвчлэн газар зүүн байшлаас хамааран өөрөөр байдаг ч хөвчлэн дээшээ мөрийн хурц эвэртэй, өхрийн толгойтой, муу соёотой, нарийнхан хэлтэй байдаг. Тэд хороо цацаж хүн алж идэх дуртай бөгөөд тэдний хөвчлэн аалчиг 6 хүртэл хөл бүр нь уурт ганц саруутай гэж дүрсэлсэн байдаг гэжээ. Уши Оны наран шарлагын газар, ууланд, ойд, гол мөрөн, намаг нууранд байдаг гэгдэг бөгөөд ихэнх домогт их нэртэйгээ буюу Нуре Оннотой уснаас гарч иж хүн ангуулчлагаар гардаг. Уг дууны клипээр үйл явдал ч гэсэн мөн Нуре Онногийн домогтой холбогдно гэдгийг та бүхэн клипээ бүтэн үзсний дараа мэдэх болно. Нэр энэ дууны нэр нь Мамуши буюу могой гэсэн утгатай үг гэдгийг та нар мэдв үү? Та бүхэн энэ мэтчлийн Японы аимшиг домгийн талаар өөр юм мэдэх вэ? Сэтгэл хэсэгт бидэндээ уулзаарай.